Сайн байцгаана уу хүмүүжигчдээ. Сайн байцгаана уу. Одон өдөө та бүхэнтэй мэдчилэн жолгож байна. Өнөөдрийн мэдээнд Вануйжун Хөх хотод байцаан судалт хийсэн. Боган бүх орны насчлын аж үйлсийн чанарлах хөгжилтийн ажилд байцаан судалт хийсэн. Өвөр Монгол шинжлэх мэргэжлийн аж ахуйлалд болж цуглуулах зам нээж өгсөн зэрэг мэдээлэл бэлтгэлээ. 8 сарын 20-ны өдөр Өөртөн засхорны намын хорооны шүүжий ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны эрхлэгч Вануйжун Хөх хотод байцаан судалт хийж олон түмнээ дэргэдэх төв бус суртал болон элзэрлийн асуудлыг төвлөрүүлэн жасан чигчлэх ажлын тойронд байцаан судалт хийсэн байна. Тэр чухалчилсан нь Ши Жинпин ерөнхий шүүжийн олон түмнээ дэргэдэх төв бус суртал болон элзэрлийн асуудлыг жасан чигчлэх тухай чухал жаавар чухал бүрийн зэрэг санааг гүнжгээ суралцсан туушлуулж Товын сахилга бат байцаан хороо улсын хянан байцаах зөвлөлийн төвлөрүүлэн жасан чигчлэх ажлын хурлын байрлуулалт шаардлагыг нэмбай найдваржуулан төвлөрүүлэн жасан чигчлэх шувталтын дайлалдааныг айхуулах хэрэгтэй гэжээ. Вануйжун 20 гэр шанд хүрч нийтийн аж ахуйн бэл мөнгө, эд хөрөнгө, эх баялаг болоод тосгоны хамтын аж ахуйн орлого зарлагын дансыг намбай байцаан үжиж, тосгоны нийтийн эд хөрөнгийн хяналт хамааралтын тавчанг хэрэгэлсэн байдлыг тухайн талбайд нь байцаан үтсэн байна. Тэр чухалчлагтаа хөдөө тосгоны нийтийн 3 хөрөнгийн асуудал нь өргөн олон малчин тариачдын ашиг тустай холбогдох мөртөн олон түмнээ дэргэдэх төв бус суртал болоод ялжирлын асуудал олон гардах хүрээ чараа болохоор эрхвш хатуу аргаар жасан чигчлэх хэрэгтэй. Шин дарга хуучин дансыг тэглэх овроор тосгоны эрх ашиг өршир инженерингийн өртсөн жоос жирэг үлдэгдэл асуудлыг бүтэмжтэй тэглэн 3 хөрөнгийн үндсэн байдлыг бүх талаар байцаан тосгоны нийтийн 3 хөрөнгийн хэргийг байцаах ажлын эрчмийг чангатгах хэрэгтэй. Хошуу шам балгаснаа хараат газрын хянан хамаарах хариуцлагыг боттойжуулж тосгоны нийтийн эрх ашгийг хянан хамаарах тогтцыг төвлөржүүлэн олон түмнээ хяналт тавих арга замыг шулуутгаж өргөн олон малчин тариачдын хууль ёсны эрх ашгийг эрс хамгаалах хэрэгтэй. Хөдөө тосгоны нийтийн 3 хөрөнгийн хүрээнэ асуудлыг жасан чигчлэхийг засгийн бүтэмжийн зөв үжилтийг бой болгон үйлдвэжүүлэх сурвалжлах хүмүүжлийн үр бүтээлийг бэхжүүлэн өргөдгөх, хэлбэрч үжлийг жасан чигчлэхээр үндсэн шатны дараасыг хөнгөлөх, хар бүлэгтэн харгас хүчнийг арилгах тусгай төрлийн тэмцэлтэй уялдуулан ерөнхийлөн жасан чигчлэхийг нэгдэлтэй төлөвлөжүүлэн ахиулж үндсэн шатны улс төрийн амь ухаан ариун чигч хөв сурталыг бой болгох хэрэгтэй гэжээ. Вануйжун жоос өртөх болоод чалан өртөхийг жасан чигчлэх ажлыг чухалчлан үжиж тусгайлан Хөх хотын засгийн байгуулалтын үйлчилгээний төвд хүрч жоод жам жирэм жамын өөрчлөн засах инженеринд жоос өртөж байгаа асуудлыг асуун давж жоос өртсөн шалтгаан болоод шийдвэрлэх төслийг асуун даачлан хийж байгаа аж ахуйлыг тогтсон чагт өртөж байгаа бүхий л жоосыг бочаахыг шаардсан байна. Тэр хэлэхдээ жоос өртвөл бочаах нь жүй ёсны явдал засгийн ордон улсын өмчлөлт аж ахуйлын төслийн жишээ үзүүлэх үйлдэлийг бадруулж жоос өртөх асуудлыг эхүүслэлсэн жасан чигчилж жороод чалан жоос өртөх ажиллагаанд чанга чухал өгч өргөн олон донд бага аж ахуйлал болоод хөлсөн ажилчны хууль ёсны эрх ашгийг үнэнхүү хамгаалах хэрэгтэй гэжээ. Байцаан судалж хянан жолоод хугацаанд Вануйжун олон түмнээ дэргэдэх төв бус суртал болоод ялжирлын асуудлыг жасан чигчлэх нь намын тухаараа том чухал байрлуулалт эрхвш сайтар биелүүлэх том чухал улс төрийн үүрэг гэж байн дахин чухалчилсан байна. Энэ жил бол 3 жилийн төвлөрүүлэн жасан чигчлэх шувталтын жил. Бүх орны эл газар эл салаа мөчрийнхэн гол чогчийн хариуцлагаан үүргэлж өндөр баримжаатай тарин газрын байгуулалт хөлсөн ажилчны чалан хөлсийг өртөх эмнэлгийн даатгалын суур мөнгөний хамааралт жирэг голдлогтой хүрээнд анхаарал төвлөрүүлэн нэгээс нөгөөг жийчлэн 4 нэмэх 10-ын жасан чигчлэх үүргийг сайтар атгаж хэр тэнцсэн хариултын хуудас тушаах хэрэгтэй гэжээ. Лүшон Юхуйвэн Юлишин оролцсон байна. 8 сарын 19-ны өдөр Өөртөн засхорны намын хорооны дэд шүүжий Өөртөн засхорны ардын засгийн орны тэргүүлэгч Боган бүх орны насжилын аж үйлсийн чанарлах хөгжилт насжилын үйлчилгээний хүрээнэ олон түмнээ дэргэдэх төв бус суртал болон элзэрлийн асуудлыг төвлөрүүлэн жасан чигчлэх ажилд байцаан судалт хийсэн байна. Боган улсын эзэмшилт эмнэлгийн насжилын үйлчилгээний Хөх хот дахь компани Анлун эрүүлжил совлолтын насжилын үйлчилгээний төв
Хуишинюан нийгэм тойргийн эрүүл хамгааллын үйлчилгээний өртөөнөө эжигнэлтийн байдал жиргийг байчан настайчуудын амьдрал, эмчилгээний баталгаа, совилалтын үйлчилгээ, жижиг суугаа орчин тойрны гал сэргийлэлтийн аюулгын ажлын байдлыг асуунд лавлсан байна. Тэр чухалчлахтан настайчуудыг анхааран халамжилж, түгээмэл харгалзлын хэлбэрийн насжилын үйлчилгээг хөгжүүлэн, настайчуудын олон исчилсэн шаардлагыг тасралтгүй хангах хэрэгтэй. Насжилын байгууламж аюулгын шугамыг чангатгаж, гол чогчийн хариуцлагыг боттойжуулан, гал сэргийлэлт, эдэн ундаан, талбай ордны эргэлтийн аюулгын суур шугамыг бацсахих хэрэгтэй гэжээ. Өөртөө яс хорны ардын явдлын тэнхимд Боган видеогоор үндсэн шатны насжилын байгууламжид тохируулалт хийж, ардын явдлын ажилтнуудтай суудлын хурлаар дамжин саналаа солилцсон байна. Тэр шаардлагатай 15 дугаар 5 жилийн төлөвлөгийн хугацаанд дэх насжилын аж үйлсийн хөгжилтийг системтэй төлөвлөж, гэр жуур нийгэм тойргийн байгууламж харилцан зохицуулах, эмчилгээ совилалт, эрүүл жил совилалтыг харилцан уялдуулах насжилын үйлчилгээний системийг байгуулах хэрэгтэй. Тухайн газрын байдлыг үндэслэн, насжилын суурь төхөөрөмжийг байршуулж, сохор балаагаар ажиллаж болохгүй. Ардын амьдралын хүрээнэ мэдээж ангичлалтын байгуулалтыг хүчлэн ахиулж, тоо баримтын бэхлэлтийг нэвтрүүлэн, эх байлгыг харилцан нэвтрүүлэн хамтаар эдэлж, тоочлолтын аргаар насжилын үйлчилгээний чанарыг дээшлүүлэн, үр бүтэмжийг нэмэгдүүлэхийг биелүүлэх хэрэгтэй. Эл шатны ардын явдлын салаам учрынхан олон түмнээ дэрэгдэх төв бус суртал болоод ялжирлын асуудлыг төвдрөнгөө жасан чигчлэх ажлын явцад илрүүлсэн асуудалд анхаарал төвлөрүүлэн, нэгээс нөгөөг жийчлэн, эх үүслээс нь жасан чигчилж, бэл мөнгө төслийн бонтыг чанга атгаж, үйлчилгээний асуудалд хаашааш хандах, худлах хуурмгаар мэдүүлэх зэрэг настайчуудын ашиг тусыг хохируулах ажиллагааг эрс жасан чигчилж, сайн төрийн болгыг эрс найдваржуулахыг батлах хэрэгтэй гэжээ. Засгийн бүтэмжийн жив үжилтийг бий болгон үйлчлэгжүүлэх сурвалжлах хүмүүжил өрнөснөөс нааш Үүхай хот засгийн бүтэмжийн жив үжилтийг үйл ажиллагаадаа буттайжуулж, ардын амьдралын баталгааг үргэлжлэн бэхжүүлж байна. Үүхай хотын Хайрвын тохой тойргийн засаг зөвлөх хурал дээр суугал ардын төлөөлөгч болон засгийн ордны салаам учрыг хариуцлагатан асуудлыг нүүрдэн шийдвэрлэж, анхуй талбайд төсөл тогтоон шийдвэрлэх хугацааг тодорхой болгосон байна. Энэ жил Хайрвын тохой тойрог олон түмний бачим тулгам хүчээр төвөгтэй асуудлыг 3729% чуглуулж, 3371-ийг шийдвэрлсэн байна. Бүтэн өдрөөр ард түмэнд үйлчлэхийн төлөө Уд тойргийн Шинда жөөл гудамжийнх нь Шинда жөөл гудамжийн AI хөвлөлийн оюуч үйлчилгээний тавчингийг байгуулсан байна. Тавчингийг эхэлж ашигласан 3 сарын турш 4000 хүн удааны олон түмэнд үйлчилж, ханамжийн норм шийдвэрсэн норм бүр жууны ир хүрчээ. Үүхай хот олон түмний бачим тулгам хүчээр төвөгтэй асуудлыг шийдвэрлэхээр ажлын бараа болгож, хүчнээ төвлөрүүлэн амихан асуудлыг чигчлэн сайжруулж, чигчлэн засахыг атгаж, насжилын байгууламжийг оюунч гал сэргийлж гал унтраах хамаарлтын тавчинд оруулахыг ахиулан, цахилгаан хөдөлгүүрт дугай тэрэгд цахилгаан чинэглэгчийг нэгчиг 2 төмийг өгсөрсөн байна. Үүхай хотын намын хорооны зохион байгуулах хэлтсийн дэд дарга Жампан Чөнгөөс хөлбөр хавирган хөгжих, амихан орчин тойрныг хамгаалах, аюулгүй биелдүрлэл, чэлэн хөлс өртөх зэрэг катар олон түмний тусгал чанга товын асуудалд анхаарал төвлөрүүлэн, хүчнээ төвлөрүүлж, чигчлэн сайжруулж, чигчлэн засах ажлыг сайтар атгах нь гэлээ. Төнглөө хотод байгаа хорчны 500 км-ийн үжимжийн шугам нь Дундад улсын жамын 10 содон өөрөө машин жолоодан жугаачих сонгодог шугамаар үнэлэгдсэн байна. G3-4 улсын жамд түшгэлэн байгуулсан энэх үжимжийн шугам нь Түндогийн өмнө умрыг холбож байна. Жам тож үжимжийг дагаж жам жасан, жамыг дагаж үжимж шинтэж, бүх шугамд олон үжимжийн орон болоод өөсөө машин жолоодан хөөрлөн буудлах газар холбогдож байна. Хойд буян 60 хошууны уулархах талын бэлчээр нь уул дагуу нальж дэс давхарган ил тод байдаг. Энд гачаанаас эрхэлсэн хөдөө тосгоны жугаачлын наадам ид хөвгтэй явагдан. Бүх барилдах, сур харвах, морь уралдах жиргэд хөдөөгийн малчин олон болоод тойрон жугаачихсад идэвхлэн оролцно. Жунаас нааш жам дагуу иймэрхүү хөдөөгийн наадам өдөргөр явагдан 1000 гаруй талбар ажиллагаа тохируулсан байна. Малчин амин энэ жун ээлжүүлийн уралдааныг дагаж жижиг маймаа эжгэнж өнгөрсөн жилүүдээс илүү хэдэн түмэн төгрөг олсон байна.
Үцгэлэн цаахан өнгөжмж өөрмөч онцлогт соёл иргэншлэн жугаачих жолны сэтгэлийг аргамжина. Эндх нь бас Юмийн хүнгийн бүлхмийнхэн анхаарлыг татаж тэд жам дагуу аялж баруун Лёхэ голын боловсныг хайж 5 өдөр 10 талбар шууд нэвтрүүлэг хийж эл гажрын сүлжин андад Түнлэгийн соёлыг ойлгуулсан байна. Юмийн хүнгээс өнгө үжимж гойд сайхан үхэр хонон махан бас амттай танахт морионж дахиулах нь маш сайхан санагдана гэлээ. Түнлэ хотын соёл жугаачлалын төвчөний дэд дарга Лихүн үгээс дөрвөн улирлын соёл жугаачлалын ажиллагааг баялагжуулан бодод өргөдмжээр Түнлэгийн соёл жугаачлалын чанарыг дээшлүүлэн дэвшилтийг ахуулна гэлээ. Энэ жил Өвөр Монгол шинжлэх мэргэжлийн яамны шинжлэлтийн хурамдал хавийн дүрмд түшиглээд шинжлэх мэргэжлийн хөтөлбөрийн аж ахуй хэлэлд шинжлэх мэргэжлийн шинжилэлт болоод мэргэжлийн өөрчлөлтийн дахин зөөлөг хангаж бэлч цуглуулахад хүчир асуудлыг шийдвэрлэж байна. Буухт хотын ховор шорооны дээдшин мэргэжлийн тойрогт Буухтын Тэнш ховор шорооны шинэ материалын компани үйлдвэрлэлийн тасаг ачаа дүүрэн ажиллаж байна. Энэхүү аж ахуйл нь улсын голдлогтой тусгай нэрлэг онц шин жижиг аж ахуйлал дээдшин мэргэжлийн аж ахуйлал юм а. Энэ жил үйлдвэрлэлийн чадвархан нэмэгдэхийг дагалдаад компанийн бэл мөнгөний хэрэгцээ ихсжээ. Пуфа банкийн Буухтын хуваар банк шинжилэлтийн хурамдал хувийг үндэслэн аж ахуйлалд 800 түмэн төгрөгийн шинжлэх мэргэжлийн шинжилэлт болон мэргэжлийн өөрчлөлтийн дахин зөөлөг болгожээ. Шинжлэх мэргэжлийн шинжилэлт болон мэргэжлийн өөрчлөлтийн дахин зөөлөг нь Ардын банкийн ерөнхий банкаас байгуулсан мөнгөн гүйлгэний байгууламжийг жолоодан шинжлэх мэргэжлийн шинжилэлт болоод их хөвчнөө тоног төхөөрөмжийн шинтгэлийн мөнгөн гүйлгэний үйлчилгээнд төрөлөх төрийн бодлогын багц юм. Банкаас нөхцөл нийцэх зөөлрийг буулгасны дараа Ардын банкаас банкийн гуйчлалыг үндэслээд зөөлрийн хэмжээнд дотор дахин зөөлөг болгоно. Дундад улсын Ардын банкийн Өвөр Монголын өөртөө засах орны хуваар банкийн итгэмжит зөөлрийн төрийн бодлогын хамаарлалтын газрын Ван Юэн хэлэхдээ Ардын банкийн ерөнхий банкаас 26 банкийн үйлсийн мөнгөн гүйлгэний байгууламжид тархаж байна. Өөртөө засах орны шатнаас авч хэлбэл Хөнфөн банкаас гадна бүх улсын чанартай 20 банктай холбогдож байна гэлээ. Энэ жил өөртөө засах орны шинжлэх мэргэжлийн тэнхэм хамаатай салаан мөчөртэй холбоолон тоо баримтыг хамтаар эдлэх тавчингийн байгуулалтыг ахиулж шинжлэх мэргэжлийн хөтөлбөрийн аж ахуйлын бэл цуглуулах замыг шулуутхан аж ахуйлын шинжилэлтийн хурамдал хувь судлан нээлтийн бэл оруулалт мэдлэгийн өмчлөлийн эрх зэрэг чухал тоо баримт болон мөнгөн гүйлгэний байгууламжийн итгэмжит зөөлөгийн харилцан нэвтрүүлчихийг ахиулж бий. 8 сарын 20 өдөр өөртөө засах орны Ардын засгийн ордны сони мэдээний албангэрийн мэдээ нийтлэх хурлаас ойлгосноор 10 дугаар хугацааны Өвөр Монголын өөртөө засах орны соёлын аж үйлсийн үзэсгэлэнгийн солилцооны хурал 8 сарын 27-ны өдрөөс 31-ны өдөр болтол Өвөр Монголын олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд явагдахар бий. Тос хугацааны соёлын аж үйлсийн үзэсгэлэнд 8 гол сэдвт үжүүлгийн тойрог тохируулан бүх улсыг холбож бүх өмбөрчгтэй жолголдсон соёлын үжүүлгийн солилцоо хамжилчааны тавчинга байгуулах болно. 10-аад улс болоод гажир орон бүх улсын 20 гаруй мууж орон хотоос ирсэн 500 гаруй аж ахуйлал үзэсгэлэнд оролцох болно. Өөртөө засах орны намын хорооны ухаагуулах хэлцээний дэд дарга Чинхуажин хэлэхдээ онцлогт үжүүлгийн тойрог нь гялсчиг болж орны гаднах шилдэг эх байлга тэргүүнээ мэрэгжил толгойлогч аж ахуйлыг урьж аж үйлсийн хамжилчаа жолголдолд хөрөх холбоос болж захын хөлгөж хүчнийг хөгжөөнө гэлээ. Үзэсгэлэнгийн хугацаанд бас соёлын аж үйлсийн 10 хүчирхгийг нийтлэх хурал аж үйлсийн хөгжилтийн судлан ярилцах хурал зэрэг 3 гол сэдвт ажиллагаа өрнүүлэн бодсон бос соёлын үеийн үжүүлгийн тоглолт зэрэг 5 төрлийн иж бүрдүүлэх ажиллагаа явуулах болно. Анх удаа тохируулсан жалуучуудын яармагт биечлэлтийн 4 шин төсөл тохируулан 40 гаруй нэрт тэмдгийг төвлөрүүлэх болно. Намар орсноос нааш хөлбөмбөрийн 250 гаруй түмэн муу хаврын буудай боловсрч бүх талаар хадаж хурааж эхлэв. Хөлбөмбөрийн сангийн тариалангийн бүлэглэлийн шар тал тариалан малжлын талбай хуваар компанийн 5 дугаар дугайлангийн түмэн муу буудын тарианд том хөлбөрийн машин хадаж хураах ажлыг гүйцэтгэж байна. Энэ жил шар тал тариалан малжлын талбайн буудын ургалт сайн будаа суусан ноорм мөхлөгийн хүнд жирэг гол болох чанар чинсааны жаалт тоон өнгөрсөн жилийн дундаж хэмжигдлийг давжээ. Хөлбөмбөрийн сангийн тариалангийн бүлэглэл нь оргил хугацааг зөрүүлэн хадах, хөсгөлөн хураах завгрыг хэрэгжүүлэн намрын хураалтын ажлыг ахиулж байна.
Манай улсын хаврын буудан чухал ам будааны үйлдвэрлэлийн суурин болсны хувьд Уланбаар хот энэ жил 250 гаруй төмөн буудэ тарьж нар хур тэнцснээс бууданы чинар чинсаа нэднийхээс сайн байна. Тухайн газрынх нь боттой байдлаа үндэслэн хадаж хураах төслийг шилдэгжүүлж намрын хураалтын үр бүтэмжийг дээшлүүлсэн байна. Үүний хамт Тариалангийн машин төхөөрөмжийг урдчлан байцаан засаж, хөсөг буудан иш сүрлийг хөмхлөн Тариан газарт буцаах ажил өрнүүлэн, ам будааны илүү хураалт, ам ухаан чинар чинсаа, хөрс шорооны өн шимжирэг 3 давхар үр ашгийг биелүүлж, ирэх жилийн тогтуу хураалтыг нэмэгдүүлэхэд суур тавьжээ. Ойрд Ордос хотын зүүн гар хошууны Шиарлянчингийн үндсэн шатны хангаан борлуулах оршооны тарианы эмнэлэг ашиглалтад орлоо. Одоо бол эрдэн шишээ будаа ороход жангилгийн хугацаа юм. Гэхэд өндөр халуун хур ус багаас болж Ордос хотын зүүн гар хошууны Шиарлянчин шангийн хэсэг тарианд хорхон хөнөөл гарч намрын хураалтыг нөлөөлсөн байна. Тарианы эмнэлгийн мэргэжлийн ажилтан тарианд хүрч байдлыг байчаан оюунч төхөөрөмжийг ашиглан үлгэр авч арга зааж өгсөн байна. Улсын дэсийн хөдөө тосгоны аж үйлсийн уусалчил хөгжилтийн жишээ үзүүлэх хөрөөлөн болсны хувьд Ширлянчин шангийн тариалан үйлсийн хөвчөө их, тариачин өрхийн тариалан мэргэжлийн хэрэгцээ шаардлага бас их. Тарианы эмнэлэг нь тухайн газрын хангаан борлуулах оршооно байгуулсан тариалан мэргэжлийн үйлчилгээний суурин байж, тариаланд үйлчлэх төв, ерөнхийдсөн үйлчилгээний хоршоо, тариалангийн үйлдвэрлэлийн хэрэгслийн нөөцлөл болоод бачим хүргэлтийн төвийг нэг чогчжуулсан үйлчилгээний торжид түшгэлэн хангаан борлуулах оршооно хорхон хөнөөл таримлын шим тэжээл хөрс шорооны үн шимийг оновчтой байцаахыг биелүүлжээ. Үер өслийг сэргийлэх жангилгийн хугацаанд Өвөр Монголын энергийн бүлэглэл машин чогчлорын амар төвшин тогтун эргэлтийн баталгааг чангатгаж, үерийн хугацааны аюулгүй үйлдвэрлэлийн сэргийлэлтийн шугамыг бүх хүчнээр бэхэлж байна. Баян нуурын 100 түмэн киловаттын гэрэл чинэг нөөцлөх нэмэх ам ухаан жасалтын төслийн урдын өмнөд хошууны 15 түмэн киловаттын төслийн 1 номерт гэрэл чинэгийн тойрогт утгаар машин 1 км урт үер сэргийлэх сувг малтаж ажилтад ус хаших хэрэм чогчилж байна. Тус гэрэл чинэгийн тойрог монь уултай хөршиж шүрэн борон тохиолдвол уулан үер үүсэх аюултайгаас Өвөр Монголын энергийн бүлэглэл амар төвшин найдвартайгаар Өвөр Монголын баруун биед цэвэр чахалгаан хүргэхийг баталж байна. Хянган аймагт Өвөр Монголын энергийн бүлэглэлийн Хянган элчин чахалгааны компани Жуны улирлын хэд тойшрлын чагуурыг батлах бэлтгэл төслийг бүх талаар эхлүүлж, Жуны улирлын наршихаас сэргийлэх болоод үерийг сэргийлэх ажлыг жиргээр ахуулж байна. Ажилтад оюунч хянан эзэмдлийн тавчанд түшгэлэн чахалгааны даачийн хувиралтыг мөрдөн машин чогчлорын эргэлтийн хэлбэрийг шилдэгжүүлж, ус жалах төхөөрөмж, үерийг сэргийлэх чиг, жиж нүүрс хадгалах орныг чигчлэн засаж, үерийг сэргийлэх бодисыг гүйцэд бэлтгэн, чагуурын холбоосон тогтцыг байгуулж, гэнтийн хэргийг чаг тухайд нь шийдвэрлэн, ахуй талбайн гэм соогийг түргэн шийдвэрлэж, орон бусын энергийн хангаалгыг бүх хүчнээр баталж байна. Жунаас нааш өөртөө яс хорны ил гажрын чахалгаан гаргах аж ахуйлд өдөр тутмын тойрон байцаах ажлаа чангатгаж, үерийг сэргийлэх гэм соогийг байцаах ажил өрнүүлв. Тусгай ажлын гол хүчин 24 цагаар жижүүрлэн сахиж, нүүрсэн талбайн хадгаламжийг урьдчилан нэмэгдүүлэхийн хамт чагуурын урчилсан мэдээгээр зөв оновчтой магадлалт хийж, шинэ энергийг гүйцэд ашиглан бүхэл чогчийн чахалгаан гаргах чадварыг хамгийн их хэмжээгээр биелүүлж байна. 10 дугаар хугацааны Өвөр Монголын тал нутгийн солиучлийн биеийн тамирын чуглаан болон 2026 оны Жалет хошууны наадам 8 сарын 16-ны өдөр Жалет хошууны Бадрах морин талбайд эхэлсэн байна. Ажиллагаа нь 2 өдөр явагджээ. Морь уралдах, бүх барилдах, сур харвах зэрэг уламжлалт уралдаан болон зан үйлийн үжүүлгийн тоглолт, соёл жугаачил, худалдаа маймаа, онцлогт эдэн ундаан зэрэг олон зүйлийг уусалж хуулж 10 хэдэн түмэн жугаачигч хөдөлгөөнд оролцсон байна. Мөдөө нэвтрүүллээ. Баярлалаа.